бидний амьдрал дэмжлэг дутагдах үе байдаг. Энд таныг ойлгохгүй байдаг. Санхүүгийн хувьд дутагдах, гачигдах үе байдаг. Эрүүл мэндийн хувьд зөвхөрөх үе байдаг. Харилцааны хувьд үл ойлголцох үе байдаг. Тийм ээ? Цаг хугацааны орон зайны хувьд бид нар бэрхшээл тулгардаг, очих ёстой газар очиж чаддаг, ирэх ёстой газар ирж чаддаг. Бичиг баримтын хувьд асуудалтай тийм үеуд бидний амьдрал байна. Харин би танд хэлье. 18 он бол Бурхан эзнээс тань дээр ирж байгаа ээлтэй жил шүү. Эзэн Бурхан таныг хүчтэйгээр дэмжих болно. Бурхан эзнээс хүчтэй дэмжлэг таныг хүлээж. Ер бусын тэнгэрлэгч нар таны ард зогсоод Бурхан эзний тал зогсоод хэн зүрхээрээ над руу хандах вэ гэдгийг хүлээгээд ер бусын тэр олон төв төндийн эзэн Бурхан гэдгийг мэдсэн байна. Тэр олон асар олон тэнгэрлэгч нар таныг хучгаа, таныг бүжгээ, хүчтэй дэмжихэд Бурхан эзнээс тушаал авах гээд зэгсэн зогсож байгаа яг одоо. Гагцхүү та өрн зүрхээрээ эзнийг ирэн хайр. Тэгвэл эзэн Бурхан таны хүчтэй дэмжигч байна. Амен. Тэр талын бэлчээрүүд цоснд бэлхэж толгод баяр баясгалангаар хүчигддэг гэж. Энд хэлж байгаа толгод гэдэг нь би Израиль 11 онд очиж байсан. Израиль улсыг яг тэр Иерусалим хайрууд ингээд Галил тэгээд тэр Бэтлехэм тэр жижиг уулууд ихтэй, жижиг толгодууд ихтэй. Тэгээд харахад маш энгийн тийм жижиг толгодуудтай. Нэг учиргүй тийм гоё сайхан одоо Швейцар л байгаа тийм газар биш. Ингээ игэлж ирээ. Тэгээд яг тэр толгодуудын гоё гэж. Энэ игэлж ирийн жижиг толгодууд онцгой байдагхан байхгүй энэ жижиг толгодууд баяр баясгалангаар дүүрэх болно гэж. Би танд хэлье. Та бид нар бол энэ жижиг толгодууд гэж дагаврыг төсөөлөв. Та бид нар игэлж ирийн энгийн хүмүүс. Ингээд бид нар уцраас онцгойроод ах тийм жохол зүйлсүүд бидний амьдрал байна. Бурхан эзнээс бид нар бүтээгдсэн онцгой чанарууд байгаа болохоос биш. Яг үнэндээ бид нар игэлж ирийн жижиг толгодуудтай амьд. Таны гэр бүл бол тэр жижигхэн игэлж ирийн жижигхэн толгод байхгүй. Таны орон таны амьдрал суугаа газар нутаг тийм ээ. Эдгээр жижиг толгод юм аа. Тэгэхээр эдгээр жижиг толгодууд яа гэсэн бэ? Баяр баясгалангаар хүчигддэг гэж хэлсэн байх. Тийм ээ. Тийм байна. Та эзэн Бурханыгаа дагаж эзэн Бурхандаа зүрхлэн зориулж өдөр бүр түүний замаар замнаж явах хаваас таны жижиг толгод мэд ам амьдралтай үргэлжийн баяр хөөр бэлхэн дүүрэн байх болно гэж Дэвид бидэнд хэлж байна. Амен. Өнгөрсөн доод бид нар өдөр бүрийн дас авсан тийм ээ. Өдөр бүрийн дас. Та өдөр бүрийн савж чинь. Дагаа нэг байсан тийм ээ. Үнэхээр амттай байна уу? Гоё байгаас тийм. Үнэхээр уншаа өглөөдөө бүтэн жилийн турш та өдөр бүрийн дас уншиж судлаа. Энэ өдөр бүрийн дасыг уншиж судлана гэдэг нь та өдөр болгон Бурхны үгтэй хамт байж нөгөө нэг эзэн Бурхан таныг дагуулах гэдэг тэр зам өрөөр мөшгөж байгаа байхгүй. Тэгээд Бурхан эзэн чинь энэс хайраараа таныг өөхөн хүчийн адил үлгээж таныг эрхлүүлнэ гэж. Амен. GPS гэж ямар үг гэхээ та нар мэдэх үү? GPS. GPS үгний товчлон юу вэ? Global Position System. Тэгээд GPS гэдэг бол бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа өнөөдрийн цаг үедээ ашиглаж байгаа ийм систем, application тийм ээ. Тэгэхээр энэ бол юу гэхээр Global Position System буюу бидний байрлалыг тогтоох систем гэсэн үг. Энэ орчуулгын үг. Та байгаа дэлхийн бөмбөрцгийн хаач байсан гэсэн таны байрлалыг тогтоох. Бид нар ямар нэгэн мэдгүй газар руугаа бид нар шинэ газар руу тийм ээ бид нар явахдаа яг ихэвчлэн бид нар GPS-ийг хэрэглэдэг, GPS-ийг бид нар ашигладаг. Тэгээ яг GPS-ийн дагуу явах юм бол бид нар яг очих ёстой тэр газараа бид нар очсон байдаг. Тэгээ GPS маань яаж ажилладаг вэ гэсэн чинь дэлхийн бөмбөрцгийг тойроод 24 шиг ийм тийм л дагуу байдаг гинэ. 24-ийн цагийн нэг бүслүүр тийм ээ байрлал хүндэл нэг ийм одоо 24 тийм л дагуу байж байгаа. Тэгээ дахиад цаана экстра дахиад нэг нэмэлтээр запасанд тийм ээ нөөцлсөн басан 6-7 ийм л дагуу бэлэн байж байгаа гинэ. Тэгээ секунд болгоно хэдэн гаруй одоо сигналуудыг дэлхийр үлгээж. Тэгээ эндээс бид нар мэдээлэл аваад өөрийнхөө жижигхэн девайстай тийм ээ одоо байрлал тогтоогоод ингээд бид нар явж идэг гэсэн тийм ээ. Тэгэхээр бид нар GPS-ийг бид нар ашигладагтайгаа адилхан юу гэсэн өдөр бүрийн далах бизнес өдөр бүрийн эзний үг бол таны 18 оны туршид үнэхээр ээлтэй байгаад
18 оны төгсгөл 19 он дээр очиход танд зориулсан тийм одоо GPS байхгүй босны үг. Ирээдүйрүүгээр бид рүүсэн тийм ээ. Бидний Бурханаас бидэнд өгсөн тийм хөв тавиланд амьдрал гэж байна. Бидний Бурханаас өгсөн тийм зам мөр гэж байна тийм ээ. Тэр зам мөрийн дагуу бид нар явахын тулд бид өдөр бүр Бурхны үгтэй нөхөрлөх хэрэгтэй. Амен. Тэгэхээр Библиэс харах юм бол зам мөрийн тухай маш олон Библийн ишлүүдийг бид нар харж байна. Библиэлээс тийм ээ. Эндээс бид нар зарим нэг жишээ татсан сургаал хуучин гэрээ, шинэ гэрээ тийм сургаал төслөр ингэсэн байна. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг түүний ахаар эзэн чиглүүлдэг. Тийм ээ. Эзэн замаа даатах түүнд итгэж найд тэрхүүлдэг биелүүлж өгөх болно. Бурхнаар хашигдсан замаа эс хах хүмүүс гэрэл юунд мөгдөвэ. Тийм ээ. Тэгээ даруй хүнийг шударгаар өдөрлөж тэдэнд замаа сурдаг. Хөлд орох замаа дэнсэх зам бүхэн чинь дайвшгүй байв. Өөх гингүү явагч нь аюулаа сангид замаа мөрөөлөх чинь илчлэгдэнэ. Буруу хүн дүр эсгэх жигч шудар нэгэн замаа ухаа. Зам мөрөө нэгтлээд эзний зам руу ирцгээе. Борон журам аян захилгаан зам тогтоо. Эллүү зам хилэнцээсэн болж тэнгүүд завдаг гэж тийм ээ завж. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байв. Тэрээр зам харгуул чинь шулууцсан. Хүнд өөртөө зөв мэд зам харин эцэст нь үхлийн зам байдаг гэж тийм ээ. Зам болгон зөв байдаг. Зам болгон Бурханаас танд өгсөн тэр хувь тавиланд амьдрал руу чиглүүлдэггүй юм аа. Харин эзний зам бол Бурханаас танд өгсөн тэр хувь тавиланд төлөвлөгөөр таныг чиглүүлдэг. Тийм учраас Библи хэлж байна. Хүн өөртөө зөв мэд санагдав эцэстээ сүйрүү зам байдаг юм шүү. Хүн өөртөө зөв мэд зам харин эцэст нь үхлийн зам. Гэсэн нөхөн чиний эзний зам нь буруу гэж хэлэх үе өөртөөх нь зам тийм шүү дээ. Дутуу болсон байна тийм. Зөвхөн замыг эзэн мэдмээ. Буруутын зам сүнэж мөхмээ. Зам зур тэрээр чадлыг нь сулруулж өдрүүдийг минь зогсов. Тэрээр зам дах борхноос ундаал тэрээр тэргүүний дээш нь болно. Таны үг миний хөлдөх динлүү миний зам дах гэрэл хийгээ юм аа гэсэн. Түүний зам тааламж бүх чинь амар тайв. Хөлд орох замаан бийсэл зам бүхэн чинь дайвшгүй байв. Эзний зам өөлөх дингүй өмг төшиг ёс бусыг үйлдэгсэд нь суурь юм аа гэсэн. Бид нар GPS-ээ алдахгүй яадаг вэ? Бид буруу газар очдог. Тийм ээ. Бид нар буруу тийш төөрдөг. Тэгээ бид нар яа. Хүрх ёстой газараа очих ёстой цагтаа очиж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл бидний амьдрал ганц хэрэгтэй гэсэн. Тиймээс би танд үнэхээр 18 он миний хувьд таны хувьд үнэхээр ээлтэй жил мөн юм бол бид GPS болсон эзний үгээр амьдралаа зөвлөцгөө. Өдөр бүр Бурхны үгээр зам мөрөө ихтарж амьдцгаая. Тэгвэл бид 19 он руу орохдоо бид нар яах вэ? Үнэхээр эзнээс танд өгсөн тэр хувь тавилан амьдрал руу тэр хувь тавилан үйл явдлууд руу бид нар яг цагтаа бид нар очих болно. Хүрх газараа очих ёстой цагтаа бид нар очисон байх болно. Амен. Үнэхээр татж байна. Амен. Үр тариагаар бичигджээ. Баясгалантай хашгиралтууд тийм ээ тэр дуулал мөн гэж. Энд бол ариун ургацын тухай яаж бас тийм ээ нуг дүүрэн хөндөй дүүрэн мал сүргийн тухай ярьж байна. Амен. Өнөөдөр энд жагаа Монгол чуулган тийм ээ бидний бол маш олон хаасан саналууд байна. Тийм ээ. Энэ сүмийн байр 1930 онд байгуулагдсан энэ байшин өнөөдрийг хүртэл энэ яг энэ газартаа Disney нэрээр үйлчлэгийг хийж байгаа. Энэ сүмийн байрны дотор тийм ээ цуглыг гэвэл цуглахаар маш олон том заалнууд байгаа. Тийм ээ. Тэгээд 18 онд бид тийм ээ энэ өрөөг энэ заалыг бид үнэхээр монголчууд тийм Disney нэрээр хийж төөрсөн нэг аврагдаж үнэхээр энэ ээлтэй жилийн энэ өрөөлтөй тийм ээ энэ жимээр яваасаа гэж хүсэж байгаа учраас бидний хайртай дотны хүмүүс, найз нөхдөд, таньдаг хүмүүс, хөршүүд маань энэ чуулганд нэгдээсэй гэдгийг би залбирч байгаа.
Бидний урдад энэ одоо та нар бүгд ороод харах юм бол том бүр маш том бид нар Крисмас ив дээр орж харсан шүү дээ. Цуглааны том заа. Бүтэнсөө өдөр яадаг гэж өглөө 9 цагаас 11 цагаас цуглаан хийгээд тэгээд энэ зал хоосон гэж байна. Энэ том заалыг монголчууд бид нэр дүүрэх боломжтой. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улсын тийм ээ бүх мужуудын дотроос хамгийн их төвлөрөлтэй монголчууд амьдарч байгаа газар нутаг бол Вашингтон DC, Арлингтон байхгүй. Бид нар үнэхээр Бурхны яг тэр байх ёстой бидний дуулсан тэр хувь тавилангийнхаа дагуу бид нар энд амьдарч байгаа. Хаасаагүй монголчууд. Энэ ямар гайхалтай өрөөл байх юм да. Тийм ээ. Гэртээ байрлалгаа яваад орсон ч бид нар зөрөөд өнгөрч монголчууд, гадаа автобусанд тааралцсан ч, метронд тааралцсан ч монголчууд, Uber дуудаа такси дуудсан ч монгол жолооч, тийм ээ. Монгол зорчигч нар явж байгаа. Хаасаагүй. Дэлгүүр хошоо дотор монголчууд дүүрэн явж байгаа. Энэ хүмүүс эзний нэр дээр, эзний аврал дээр ирээсэй. Бурхны чуулганд хамраглаасай. Амен. 18 он үнэхээр ээлтэй жил явах. 18 он бол миний амьдрал, таны амьдрал, миний гэр бүл, таны гэр бүл ээлтэй байгаа зогсохгүй эзний чуулган дотор үнэхээр ээлтэй, өрөөлтэй тийм жил явах.